Баянгол төрөндөө юу насан туршийн боловсролын төв. Тэгээд Нодноос хойш манай одоо ажлын онцлог гэх юм бол одоо онцлог онцлогоор танилцуулж байгаа хамгийн онцлог ажлаа танилцуулгууд мөнхийн залуу амьдрал гэдэг ахмадын сургалтыг танилцуулж байна. Энэ одоо ахмадын сургалт маань одоо 2 жил одоо үндсэндээ манай дээр зохион байгуулагдаж байна. Тэтгэврт гарсан одоо манай дүүргэл 23 хороотой 23 хорооныхоо одоо тэтгэврт гарсан гэртээ ажилгүй байгаа ийм одоо ахмадуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байгаамаа. За ахмадууд ирээд юу хийдэг вэ гэхээр одоо өөрсдийнхээ авиасыг бас тодорхой хэмжээр хөгжүүлж байгаа. Хүн насан туршдаа суралцдаг гэж яг энэ одоо сургалтаас яг харагддаг юм аа. За манай ахмадууд бол зарим нь хөгжим гэдгийг барьж үзээгүй өдр орж ирж ирсэн. Зарим нь яг бас багада мандлын тоглолт гэдэг хүмүүс бас орж ирсэн. Тэгээд одоо 2 жилийн хугацаанд бол ахмадууд нь бас хөгжим тоглолт сурлаа. Тодорхой хэмжээгээр бид нар бас лекц ордог. Яаж эрүүл байх вэ? Яаж эрүүл урт удаан наслахын тулд яах ёстой вэ гэдэг талаар бид нар зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал хэмжлэн стрессээс яаж сэргийлэх вэ? Ийм одоо сэтгэвтэй лекцүүдийг бол уншдаг. За тэгээд энэ одоо сургалтын үр дүн манай ахмадууд бас их өөр амьдаа их арчаатай, их залуу болж байгаа. Нодны анх орж ирчихснээс бол одоо тэр өөрсдөө авч явж байгаа байдал бол шал өөр болсон. Тэгээд одоо ер нь бол Германы туршлагаар анх энэ одоо сургалтыг зохион байгуул санаа төрсөн. Германд бол ерөөсөө тэгэл одоо насан туршийн боловсролын төв дээр хүмүүс ингээд ойр орчим амьдардаг одоо орон байрны хүмүүс ирэл юу ад юм билээ шүү дээ. Шууд дуулаад бүжиглэн чөлөө цагаараа ингээд юу тухтаа хийдэг. Тэгээд тэр одоо болцоог л олгож өгөх сургалтыг бол санаач зохион байгуулсан. Тэгээ манай ахмадууд нодно тайлан тоглолтоо хийсэн. Тайлан тоглолтын дээр одоо хүн ам нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ сайд гэж манай ахмадын тайлан тоглолтыг үзсэн байгаа. Тэгээд одоо маш их одоо мундаг юм аа хүн нэрээс юу сурч болд юм бэ хөшмөлтгөө гэж үнэлсэн байгаа. Тэгээд үнэлж бол бас нэг 2 хоногийн амралтанд бол өнгөө явуулсан байгаа манай ахмад урамшуулж. За дээрэс нь бас үндэсний телевизийн өглөө хөтөлбөрөөр манай ахмадын тоглолт бас гарсан. За иймэрхүү амжилттайгаар бол одоо манай ахмадын сургалт үргэлжилж байгаамаа.
감사합니다.